Hi guys. За Forex Gossip-ийнхаа сар шинийн спешиал дугаарт тавтай байрал. Энэ дугаар дээр бид нэр gossip ярихгүй, prank call хийн. Тэгээд бүгдээрээ эхнээсээ ахуулжаад 1 2 3 дугаар манай gossip-т орсон хүмүүс рүүгээ заалгаад тэгээд мөнгө зээлээч ээ гэж асуух байгаа. Тэгээд яагаад зээлэх гэж байгаа гэхээр арилжаанд ороод бүгдийг нь алдчихлаа гэд энэ хүмүүс ч бүгдээ арилжаач юм чинь цовлонгийн ойлгох байх гэж бид нар бодоод байгаа байхгүй. Тэгээд үнэхээр мөнгө зээлэх чансаатай хүн байна уу үгүй юу гэдгийг жоохон шалгана бас. Тэгээд яг итгэл нь яриасаа л гэж үсэж байна. Арилжаачтай хариулт бас ямар ах нь тий. Тийм. За тэгээд эхний дугаарт орсон төвшөө л үгээ залгач. 1 2 3 гэж явчаа тий. За хамгийн ихэнд манай Forex Gossip-ийн 1-р дугаарт орсон төвшөө маань доор зургийг оруулчих тий. Зургийг оруулчих, Instagram-ыг оруулчих. За Instagram-ыг оруулахгүй хүнээс нь дараа нь асууж иж болъё. За speaker дээр нь хамгийн чанга дээр нь тавиад. Гэнэ чанга юм вэ? Байна уу? За сайн уу? Сайхан шинжилж байна уу? Сайхан. Чи хаана? Хом. Би харин нэг асуудалд ороод Яа. би өглөө явж байгаа нэг дугуйтай явжсэн бохгүй юу? Тэгээд нэг машин явж мөргөөд тэр нь ямар машин ч гэнэ танк манк гэнэ. Тэгээд тэрний сэлбэг мэлбэг нь олдоо гинэ. Тэгээд надаа 10 гоцоомос мөрөгцсөн. тий. Тэгээд надаа 10 сая төгрөг ирэх болоод 10 сая. тий. Чи надаа 3 сая зээлж шүү дээ. Инехгүй шүү. Чи надаа 3 сая зээлж ш. Ямар санаа авцалтаагүй сонсогдсон би нацад. Шинэ гомдоогүй шүү. Оцолтойгоор яриад. Юу нацалтахгүй. Аагууд дугуйтай. Дийлж байгаа. Чагатай мөрөгцсөн. Надад дөрөв юм багт. Цаасаар ярьж юу юм? Яа, та фэлтчлээ. Чи яагаад арилжаа хийгээд ах чи юу танк манк дугуулаа явчихаагүй. Гиниг харж чи машин харагдаад. Чи манай Forex Gossip prank call орж ин чи сайн уу гэрээ? Сайн уу? Баяртай. Баярлалаа. Эхний дугаарт орсон төвшөө байлаа. За баярлалаа. Яа. За эхний дугаар Эцэг инекээс үл ойлж мөл. за. За би заалглаа. Би яг содороо заалглаа шүү. За. Инехгүй шүү. Байна уу? Бэн. Байна за юу байна? Тандаа байж. Хаана вэ? Зөндөрөө. Яасан. Харин нэгэн болоод гэхгүй. Юу. Өвлийн эстер би сая нэг сургууль руу орсон байхгүй юу? За. Тэгээ тэрнийхээ би тал семестрийн төлбөрийг өгсөн байсан юм. За. Яг жилийн төлбөр болохоор 6 сая байхгүй юу? Тэгээ 3 сая юу нь өгсөн байсан юм би. За. Тэгээд 3 сая үлдсэн байж байгаа тэрийг нэг жоохон өсгчдэг юм уу гэж одоо өөрөө тэнхтээд орчихгүй юу би? Даалцсан юм. Тийм, тэгээ бүгдийг нь алдсан. Shit. Яа, 3 сая штэ. Сэтгүүн сашаад маяг л тийм. Тийм, тэгээд одоо нөгөө нэг Тэл чангаж. тийм, тэгээ одоо сургуулаас төлбөр нэхийгээд би одоо бүрийг яахаа мэдэхгүй л бүр шал сондон болцсон л сууч. Яах вэ би одоо?
Ааж дүнээсэн. Хэлээгүй яаж хэлж чадах юм бэ? Алуултыг бод. Үгүй ёо зүгээр ажлынхан л мэдчихэж байгаа. Ирэх сарын өслөө гэж төмэй. Ажлынхан л. Жаа үгүй дөнгөж саяхан л. Өнөөдөр үү? Тий. Өнөөдөр аль. Яа, яг уу. Хөөе. Чи надад 3 саяг зээлэхгүй үз. Би боломжгүй. Ядаж талын ч юм уу? Хөөе. Яа, чанд боломж байхгүй. Би чанд буцаагаад нэг нуглаад өгөө. Би альжи ихтэй хүн хэлсэн юм. Хэлээгүй. Би зүгээр өөрөө орцсон юм аа. Сараатай би ярьжсэн байхгүй юу те. Сараа чи хорчих гээд тэгээд орцсон юм. Ядаж нэг туршлагатай хүнээс асууж иж шарилж байна байхгүй. Сараа ч туршлагатай шүү. Яа, тийм үү. Сараа гайгүй шүү. Ёо, гэтээ Эдгээр жилийн туршлагатай. манай улч гайгүй л дээ 3 сарын. Чамаас асуудаг үйжээ те. Тэг ядаж нэг хүнээс асуухгүй те. Яа харин тэгдэг үйжээ. Одоо яах вэ? Данс нэг шатсан бүр. Бүр юу ч хүн ойлцсон шатцсан. Йоо би яг амиа орлоо. Тэнэгт. Яах вэ? За. Өөрөө юм битээлэрээ. За. Эмээхгүй яг амар үнэмшиж байгаа зү. Үннээсээ хэлж ийн гэж бодоод байгаа хгүй ядчил. Өөдөөс нөө гэд инээгээд ирчихар за энэ. Гарын алга хөлөрчлөө бүр ёо ямар авир юм бэ. За манай альжаач бол энэ хөрхөө хүмүүстэй итгэдэг юм байна. Тэр зүгээр тийм архичин юм төлбөрөөрөө ажилласан. Бүр надад бүр хамгийн авир итгэжлээ шүү дээ ингээ арилжаа хийгээд сургалтын төлбөрөөр ингээ арилжаагаа алдчихлаа гэсэн чинь. Үгүй угсаа чи нэг тийм худлаа яриад байх тийм шаардлага байхгүй гэж бодож байгаа хаа. За чи одоо энийг үдчихэж байгаа бол ингээд пранкс юм. Тань тэрч. Одоо луу ахлуу заалгаж хэр чансаатай хүн бэ гэдгийг шалгацгаая. Луухаас асууад. Байна уу? Байна. Сайн байгаа сар шиний минь сайхан шинсэн үү? Сайхан шинсэн. Танд жоохон ярих зав байна уу? Ярэр. Би харин юм гуйхаад. Би одоо нэг шинэ тэмцээнд явах гээд бүртгүүлсэн ер нь хамаг юм болцсон байсан байхгүй юу? За. Тэгээд нөгөө тэмцээнд явхад бид нар нэг жоохон өгдөг байхгүй юу тэмцээндээ. За. Тэгдэм ба та ер нь тэгдэг гэж мэдхүү. Тэггүй за яс. Харин тийм ээ тэгээд би өмнө сарынхаа цалинг бүхэлд нь ер нь тэндээ өгнө гэд хадгалсан байсан юм. За. Тэгээд тэрийгээ жоохон өсгчүүл яг бүхэлдээ хүрх гээдсэн байхгүй жоохон өсгч юм бол яг бүхэлд нь тулчих юм байна да гэд. За. Тэгээд арилжаанд хийгээд өөрөө зүгээр хинээс ч асуухгүй арилжаа. Тэ шалтсан. Аха. За хэдий хөрөөр шалтсан. Гэхдээ миний өмнө сарын цалин угаасаа яг 2 сая 400 байсан юм аа. Тэгээд тэрийг бүгдийг хийгээд өгөн нэг 4 сая олгочих л гэж бодсон. Тэгээд алдсан харин өнөөдөртөө багтааж яг нөгөө алдсан мөнгө олохгүй болдог. Тэгээд таныг л ер нь боломжтой ах гэж одоо л жоохон аминчилж залгаж байгаа юм аа. Юу мөнгө зээлэх гэдэг юм уу надад арилж хэлэх гэдэг юм. Мөнгө зээлэх. Хэдий Та хэд боломжтой вэ? Ер нь зээлвэл хэдий хугацаатай. буцаагаад өгөх нь одоо уг нь энэ 7 хоногийн 5 дахь цалин буцаад буйна. За. Тэгээд тэр болтол өнөөдөр мөнгө зээлэх үү? 5 дахь төлөв буцаалах юм уу? Тийм. Хэдий. Гэхдээ та ер нь хэд боломжтой вэ? Юу
юу гэсэн бэ? Чи ихлээд үгээр л тийм бас. Гүй надаа ер нь бол 4 сая хэрэгтэй л дээ. Гэхдээ 4 сая боломжгүй байна гэх юм бол танд харин хэд боломжтой бол гэж. Тэгээд 4 сая зээлээ чи тэгээд тавтаа 4 сая өгөх юм уу? Аха. За би яа тарах. Тэ чамрыг бичээ. За баярлалаа. За. За. За манай батлаа болж асуутай. За үний мэшээс одоогийн. Батлаа хайстын паян байт юм. За буцаад хэлэх үү? За би содор хэлэхгүй буцаагаад. Яа. Баасан болоо да орж ирэх нүгөө энэ харах уу? Ороод ирнэ л дээ гэдэг байсан. Уурлаа гэх юм. Яа, яа салганчлаа. Одоо салгана бас. Салганаад байт юм байна. Яарыг нэгэж байгааг хатан харлал оруулах. Яа, за ахгүй наа чи залгаад хэлчих. Одоо яа ингэ залгаа үнэнгээ хэлнэ гэхээр жаа бүр хэцүү нэг бүр хэцүү санагдав. Яа бэ энэ угаас бичлэг ороход л тэдэр мэдэг л дээ. Зүгээр бичиж Гү юу гэж хүлээж авч байгааг нь буцаад хэлэхгүй бол юм чинь болохгүй. Сайн батлаах руу ярьчлаа. Зээлийг гэж нь баярлаа нэ за гэлч. Тэгэнгүүт л заац тоглосон байна. Яа ямар тэнэг юм бэ? Амар юм байна. Энэ юу н тоглоом биш юм биш үү энэ пранк кол гэдэг чинь. Амар юу гэдэг юм шүү. Тэний салгацаа. Энэ бүр дуутахгүй байна. хөрхи манай ажиллаж штэ хөргө уцаа авлаа би манай харин тийм. Тэгээ дөрүүлээ амжилттай уцаа авсанд баярлаа гэж Баярлаа. Хэрвээ энэ бичлэгийг үзчихийвэл. Авдгүй. За тэгвэл бичлэгээрээ дамжуулаад содод хэлчих үү? Пранк байсан юм аа гэлөө. Тий. Манай ихчүү сургалтын төлбөрийг төлцөө. Орхосоо бүр жилийнхээгаа бүр төлцөн шүү. Ямар ч тийм проблем байхгүй зүгээр чамайг шалгасан. Чи ч одоо юу өөдөөс яриад байгаа юм бэ гэж. Бид нар чамайг тийм гэж бодоогүй шүү. Тийм байсан юм уу? Би ч бүр босоосноо гэж бодоод байсан юм. Баярлалаа болчихлоо. Бана. Байна. Чи тэгэхээр залгаад байна уу? Тэгсэн. Yes. Та боломжтой байна уу? Харин би нэг айлд аваад байна. Уцаа юугаа харчаа чамрыг эргэлээ гэсэн шүү дээ. За. Удахгүй. За. За тэгвэл хүлээж юу? За. Ой би нөө. Баа. За Forex Gossip-ийн сар шинэ спешиал дугаар prank call байлаа. Тэн дээр бол би харахгүй бодож байгаа хэлсэн шүү дээ. Тайдын нэг ихний төвшөг орсон дугаар дээр хиний орсон ч үлээ. Үгүй аа саяны яриа чинь prank call байсан юм аа. Пранк. Гүй би мөнгө зээлгүй. Тоглоом гэсэн бохоггүй. Юу амар сүртэй пранк гэдэг. За Амар итгэсэн. Амар итгэсэн. Амар итгэсэн. Хайрээс зээлэг гэсэн ганц үн таалал. Харин тий таалал пост бидний бүр арич байж гарна. Амар бич чааг арич гэж боддог байна. яа тийм л үү. За баярлаа гэхдээ харж өгье гэж хэлсэнд баярлаа. Би нэг тийцээс тэрийг орж ирж өгвөл харчихсан. За. За энэ дугаарт тэгвэл ингээ орсон шүү ямар ч байсан. Энд ч одоо prank call гэд бид нар бичлэг хийгээд байгаа байхгүй юу? За. Тэгээд ингээ бид нар өмнө орсон 3 хүнлэгээ яриад тэгээд танилга бас ирж байгаа байхгүй юу? Тэгээд нэг бичлэг болж орох юм. Тэгвэл дахиад залгах юм уу? Тэгээ юу гэж ярих вэ? Батар нэг зээлээ заяа. Зээлээ чи тэгээд дараагийнхаа залгалтыг намайг залгасны дараа тэгээд дахиад оруулахгүйсэн ямар балай. Тэгээ нэг
банк руу орж харахын оронд л дахиад заалгаад байх. За. Яг зээлгэж ах чинь. Тийм. Гогоосо зээлэл гэсэн шүү дээ. За. За баярлаа. Сайхан шинэлээрээ. За. За. Одоо содоо тийш ярих юм. Өчигэн гэж үзчих. Би чамайг арайч ингэж бодоогүй л дээ гэдэг мөнгө зээлээч гэсэн чи. Арилж ирсэн гэсэн чи. Яалтсан уу? Бэнэ. Би сая хэрнлүү байхдаа яриад. За. Тэгээд шүү зээлийг инээ. За. Йоо, за. За болж. Чод 3 сая юу? Тий. За окей. За бэнэ. Яа, ингэ шууд дуурах юм. Харин мөнгөтэй болоод шууд ингэ дуу орчлоо шүү дээ. Тэгээ наадхаар ахиж арилжээ гэдэг. Арилж штэ. Одоо би ингэр өстө жинхэнэ арилж байна ална одоо. Чи надад нэг саяг зэлчих. Байхгүй нэ цааш. За Чамаар арилжуулъя. За. Арилжуулъя гэж залгаж чи арилжаад өсгөж чадах уу? Оо, тийм эсэлтэй хийхгүй байлээ. За. Prank call байсан юм аа хөө. Тийм. Тий. Тэгээд бид нар нэг өмнөх gossip дорсон хүмүүс лөө бүгд нэлээд залгаад ийм сар шинийн special гээд юу prank call хийж байгаа хгүй юу. Тэгээд чи энэ дугаарт бас орлоо. Баяр хүргэе. Үнж баяр хүргэе. Бичлэг нь оруулж болно үстэй тий. Ямар аим шиг. За. Оруулж болох уу гэсэн хэсгүүдийг сайхан хасаад дийд болгочноо. Тэгээд Баярлаа. Prank туулсанд баярлаа. Уцаа авсанд баярлаа. За баяртай. Манай арилжаач бол юм би таслаг байх юм тэгэж шуухаар л ирэх. Манай арилжаач бол чи бүтэн цалингараа тэгээ бүгдгээр нь орсон бол алтхан ойлгомжтой л гэж байна. Тэгэхээр тэгж болох уу нэшин манайхаа. Манай зэрэг багцсан уу? Харин бидрийг ур чадваргүй гүцсэн үү? За ингээд prank call-оод үгээр дуусгацгаая. Юу залгсан энэ хүмүүсээс бүгднээс жоохон уучлалт хүсье. Цаг цагаас нь хумсалсан дуучлаарай. Тэгээд асуухгүйгээр шууд бас бичлэг нь оруулж байгаа ч гэсэн уучлаарай. Гэтэ ерөнхий бол бүгдээ зөвшөөрчлөө шүү дээ. Мэдж байгаа юм чинь тий. За тэгээд асуухыг хүссэн асуулт байвал үзэж байгаа үзэгчд маань энэ комент хэсэгт асуугаарай. Дараачийнхаа Forex gossip доор хүнээс тэр асуултуудыг асуу шүү. Тэгэхээр та нар ийм хараал юруулын сонио биш гоё асуулт үлдээгээрээ асуухыг хүсдэг асуулт байвал. Тийм ээ. За тэгээд Гэхдээ зүгээр нөгөө нэг дараагийн оруулах хүмүүс энэ комментуудаар бичээрэй гэвэл юм шүү. баярлалаа. За тэгвэл бүгдээрээ баярлалаа. Яг 2 3 баяртай.